Өвөө ихлээр яриа тэгээ та ярьсан. За тавтай баярлаа. Бид нэр одоо баяр наадмын нээлтийн үед ажиллагаанд оролцож байна. Ач охин болормайгийн ивэлдэр ингээд оролцож байна. Улс их орны хөгжилийг бид нэр үнэнхүү одоо бүгдийг одоо харуулж чадлаа гэж бодлоо би. Хотоос би юу ховдоос би 93 хонж байна. Тэгээд ирээд наадам үзэхээр зөөлж ирсэн. Бид нэр одоо наадам үзүүлнэ нээлтийн үйл ажиллагаа гэсэн. Бид одоо 90 наснаа гэлж байгаа урд өмнө нь одоо би захиргаад тийм үе гэдэм байх л да. Тэр үед бол наадмын нээлт гэж нэг хялтан болдгоо байсан. Тэрнээс хойш одоо үзэж байгаагүй өнөөжид одоо нэмүү ач охины буйнд энэ наадамд оролцож сайхан одоо үед явдал харж Монгол орн гэдэг чинь хөгжиж дэвжиж байгаа байна өө. Зарим нэгэн хүмүүсийн ярьдгаас та шалондоо юм байна. Тийм учраас одоо би тавгтан ярилцлага авч байгаа тавгч гэсэн улс их орныхоо төлөө зүтгэж байгаа гэдэг нь их тарагчаа шүү дээ. Ахмад тасцангуудаа хүндгээд ярилцлага аваад одоохоо сэтгэгдийн сонсч байгаа гэдэг чинь тавгдийн бас их орныхоо төлөө зүтгэж байгаа хүмүүсүүдээ хүндэтгэж байгаа ийм сайхан ёсоо гэж үзээд тавгтан сайхан баярлалаа гэж баярын мэнд хэрэгье. Бид нэр сайхан баярлалаа. За наадмын айл хэсэгт нь огшоо. Хэр огшоо айл хэсэг таалагдав? Баярлж байна. Баяртай явж байна. Өвөө иргэсэн настай ач охиноо дагаад ингээд өнөөдөр наадам үзүүлсэн. Их сайхан сэтгэлдэн дээр янз бүрийн юм үзлээ. Янз бүрийн юм харлаа. Одоо 90 нас хүртэл ийм сайхан юм бараг үсээгөө гэж хэлсэн. Наадмын нээлтийн аль хэсэг таалагдав гинэ. Наадмын нээлтийн аль хэсэг таалагдав гинэ. Таалагдлаа. Хамгийн сайхан ёстой гой таалагдлаа. Баярлалаа сайхан юм. Тэгээ ховдоос энэ жил наадмын зочдтой эмээ өвөө хоёр маань бас ховдоос зорж ирээд анх удаа бас улсын наадмын төв цэнгэлтэд үзэж байна. Тэгээд их сайхан байна. Энэ жил гал морин жилийн наадмын нээлт бас их сайхан зохион байгуулагдсан байна. Нийт зохион байгуулсан бүх хүмүүстээ бас баяр хүргэж талархал одоо илэрхийлмээр байна. Монгол улсын өнцөг булан бүрийн үндэсний өв соёлын гайхамшиг харуулсан байгаль хангаагаа магтан дуулсан ийм сайхан нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тэгээд та бүхэндээ ч гэсэн Дэнч хотод сайхан надараа гэж өрөөё. Багтаа бас яг л одоо цэнгэлтгээ тойрол ямар ч байсан айл болгох цэнгэлтгээнийг тойрох ёстой гэдэг дээ. Төдийлөн бас нээлт үзэж байгаагүй ч гэсэн ингээд тойроод алхаад наадмын хуушураа идээд ингээд гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг гэсэн. Багтаа эмээ өвөө дагаад одоо наадч эсвэл одоо өөрөө дагуулад байна. Эмээ өвөө хоёр маань хотод наадчааг одоо ховдын эмээ өвөө хоёр маань бол зорж ирлээ. Тэгээ Ховд аймгийн Манхан сүмэнд амьдардаг. Ховд аймгийн Мэс сүмээ уугуул ийм хүмүүс байгаамаа. Тэгээд Монгол улсынхаа өнцөг булан бүрт байгаа нийт монголчуудаа мөн бас дэлхийн одоо өнцөг булан бүрт байгаа нийт ахын дүүс монголчуудаа Дэнч хотод сайхан надараа гэж өрөөё.